За сайн байцгаана уу? За Японы төвшин тогтоох шалгалтын ханзыг оруулж байгаа. Тэгээ үргэлжлүүлээд N4-ийн 3 дахь хичээлээ ханзыг оруулах гэж байна. Өнөөдөр хичээлээр жигкан буюу цаг хугацаа илэрхийлсэн ханзыг N4 дээр гардаг. Яг нь түлхүү гардаг ханзыг үзэх нэ. За эдгээр ханзыг үзэх зорилготой байгаа. Хэрвээ та хараад мэдчих юм бол энэ хичээлийг үзэхгүй байж болно шүү. За тэгээд хамгийн ихний ханз нь асаа буюу өглөө гэсэн ханз байна. Өглөө гэсэн ханз байна. За он буюу өөр ханзтай нийлэхээр дуудагддаг дуудлага нь чоо гэсэн дуудлагатай. За нэг удаа дагаад хэлээд үзээрэй. Асаа. За сайн байна. Нийт 12 зорилготой байна. Гараа дэш өргөөрэй бичээ. Ич, ни, сан, ши, го, рок, шичи, хачи, кю, жу, жуичи, жуни. За 12 зорилготой байна. За асаа, чоо гэсэн дуудлагатай байна. За хүн юмын болохоор асаа байх нь тийм ээ. Тэгээд он юмын болохоор он буюу өөр ханзтай нийлэхэд дуудагддаг дуудлага нь чоо гэсэн дуудлагатай байх нэ. За бүгдээрээ энэ нийлэмж ханзыг уншаад үзье. За арайхны ханз нь болохоор хэдүүлээ N5-ын ханзан дээр үзсэн байгаа тийм ээ. За энэ табемас буюу идэх гэсэн ханз байдаг тийм ээ. За нийлүүлээд чоо шоку гэж унших нь. Чоо шоку. Чоо шоку буюу өглөөний хоол, өглөөний цай гэж ярьдаг тийм ээ. Өглөөний хоол цайг яг нь чоо шоку. Өглөө идэх гэсэн ханз байгаач. Тийм учраас өглөөний хоол цай гэсэн утгаар илэрхийлэх нэ. За нэг удаа хэлээд үзье. Чоо шоку. За сайн байна. За жишээ өгүүлбэрээ уншаад үзье. За та хэд нэг удаа уншаад үзье. За сайн байна. Чоо шоку о табете имасен байх. Чоо шоку о табете имасен буюу өглөөнийхөө цайг уугаагүй байна. Өглөөнийхөө хоолыг идээгүй байна гэсэн утга илэрхийлэх нь байна. За жишээ өгүүлбэрээ нэг удаа дагаад хэлээд үзээрэй. Чоо шоку о табете имасен. За сайн байна. Дараагийн ханз нь хэрүү буюу өдөр гэсэн ханз байна. Өдөр гэсэн ханз байна. Өөр ханзтай нийлэхээр дуудагддаг дуудлага нь чүү гэсэн дуудлагатай байх нэ. Өдөр гэсэн ханз байна. За нийт 9 зорилготой байна тийм ээ. Гараа дээшээ нэг үргээрээ бичээд үзье. За эхнийх нь зорилго ичи, ни, сан, ши, го, рок, шичи, хачи, сүүлийнх нь кю. За 9 зорилготой байх нэ. Хэрүү гэсэн ханз. Нэг удаа хэлээд үзье. Хэрүү. За сайн байна. За энийг уншаад үзье тэгвэл өдөр дахиад яах нь өдөр идэх гэсэн хоёр ханз байна. Тэгээ нийлүүлээд өдрийн хоол шоку гэж унших нь. Чүү шоку. За тийм байгаас өөр ханзтай нийлэхээрээ чүү гэсэн дуудлагатай байгаас тэгээ шоку тийм ээ. Табимас гэдэг ханз маань шоку, чүү шоку болох нь. За нэг удаа хэлээд үзье. Чүү шоку. За сайн байна. За энийг уншаад үзье. Жишээ өгүүлбэрээ. За сайн байна. Чүү шоку ва доко ни шимашоу ка? Чүү шоку ва доко ни шимашоу ка? За өдрийнхөө хоолыг яах вэ? Өдрийнхөө хоолыг хаана идэх вэ гэсэн их нотхтой байх нэ. За дараагийн ханз маань за 12 зорилготой тийм ээ. Бан гэсэн ханз. За бан буюу орой гэсэн ханз. Орой гэсэн ханз. За он дуудлагатай тийм күн дуудлага нь яах нь дангаараа байхтай явж гисэн яах нь бан гэдгээрээс уншигдана гэсэн үг шүү. За нэг л дуудлагатай байх нь. За энийг за одоо гэсэн ханз гэдэг л үздсэн байгаа өмнөх хичээлдээ. За кон бан байх нэ тийм конбан. Конбан буюу одоо орой гэж байгаа юм чинь тийм өнөө орой болох нь. За өнөөдрийн яах нь орой гэсэн утгатай тийм өнөө орой гэсэн утгатай байх нь. За нэг удаа хэлээд үзье. Конбан. За сайн байна. За ханзаа ямар ч байсан эхлээд нэг удаа бичээд үзье. Гараа дэш өргөөрэй. За бичээ. Ич, ни, сан, ши, го, рок, шич, хач, кю, жу, жуичи, жуни. За ингээд яах нь 12 зорилготой байх нэ. Та хэд бас дэвтэр дээрээ ханзнуудаа сайн бичээд аваарай. За жишээ өгүүлбэр уншаад үзье.
За дээр гарсан ханз тий жишээн дээр нийлэмж ханзны гарсан. Конбан эйгао мимашоука гэсэн ханз тий мимас гэсэн ханз. Мимашоука. Конбан эйгао мимашоука. Буюу орой кино үзэх үү. За мимашоука үзэх үү гэдэг нь урайлсан тийм дүрэн бас байдаг. За дараад нэг удаа хэлээд үзье. Конбан эйгао мимашоука. Сайн байна. За дараагийн ханз нь ёру. За ё гэсэн дуудлагатай сайх нэ. За дараагийнх нь буюу он буюу өөр ханзтай нэлэхээр я гэсэн дуудлагатай болдог байна. Я. За тэгээд орой шүн гэсэн утгатай ханз байна. Орой шүн гэсэн утгатай ханз байна. За бүгдээрээ 8 зорилготой гараа дэш өргөөр бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 8 зорилгоо тий 7 байх нь 7 дугаар зорилгоных нь илүү гарахгүй байна гэдэг та хэд анхаараа. За ёру гэсэн ханз байна. За энийг уншаад үзье. Артлынх нь нийлүүлээ үдсэн ханз байгаа тийм ээ. Нака буюу үдсэн ханз байна. Тэгээд нийлүүлээд ёнака гэж унших юм шүү. За ёнака гэж унших юм байна. Шүн дунд. Шүн дунд гэсэн утгатай. Ёнака. За сайн байна. За жишээ өгүүлбэр уншаад үзье. Дайетто тий дайетто шитэмас ноде ёру табимасен байна. Дайетто шитэмас ноде ёру табимасен. Дайетто гэдэг нь нөгөө нэг юу гэж хоолны дэглэм гэсэн утгатай батгатай. Хоолны дэглэм барьж байгаа учраас шүн орой юм идэхгүй гэсэн утгатай байх нэ. За жишээ хэлбэр нэг удаа дагаад хэлээд үзье. Дайетто шитэмас ноде ёру табимасен. За сайн байна. За дараагийнх нь ханз нь мае буюу урд өмнө нь гэсэн яах нь утгатай ханз байна. Урд өмнө гэсэн утгатай. За нөөр ханзтай нийлэхээр зэн гэсэн дуудлагаар дуудагддаг байх нэ. За мае гэсэн ханз. Мае. За гараа дэш өргөөрэй нэг удаа бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 9. За 9 зорилготой ханз тийм ээ. За мае гэсэн ханз. Нэг удаа хэлээд үзье. Мае. За энийг уншаад үзье. За энийг эхнийх нь ханз болохоор за дараагийн хэсэг дээр гарна. За энэ дээр биш бол гарах чи гозен гэсэн ханз. Гозен буюу үдээс өмнө гэсэн утгатай ханз байна. За жишээ өгүүлбэр уншаад үзье. За гозен гэдэг энэ дээр гарцсан байгаа учраас та уншчих бах. Гозен чү. Гозен чү шүү. За гозен чүний яранай то икенай дэс. Үдээс өмнөдөө багтаагаад яах нь хийхгүй бол болохгүй гэсэн утгатай байна. Гозен чүний яранай то икенай дэс. За дахиад хэлээд үзээрэй. Гозен чүний яранай то икенай дэс. За сайн байна. Та хэд ханзаа үзээд ингээд өнгөрөх биш заавалчгүй зурлагынхаа дагуу ханзаа дэвтэр дээр бичиж аваад за дээр нь жишээ өгүүлбэрээ бичээд орчуулад ингээд өөрийн болгоод явна шүү. За зөвхөн үзээд өнгөрөх биш хамгийн гол нь яах нь өөрийн болгож авах шүү. За ханзнуудаа хэрвээ яг бичиж тэмдэглээд ингээд явдаг хүүхдээ амтан бол бас хичээлийнхаа доо коммент үлдээгээрэй. За дараагийнх нь аль эсвэл бас би мөнгөн Соко Japanese гэдэг Facebook-ийн пэйж хуудастай байгаа. Хэрвээ миний пэйжээр бас чатаар тий энэ ханз ингээ бичлээ болж гэнэ үү гэдээ бас зургийг явуулж болох байгаа шүү. За өмнө бас олон хүүхдүүд бас тэгээд хичээлээ үзчихсэн хүүхдүүд бас байгаа. Тэгээд та бас сонсож явах юм бол миний пэйжээр орж ирээд хичээлээ хийсэн зургуудаа бас явуулж болно шүү. За тэгээд би шалгаад хариу бичиж явуулнаа. За дараагийн ханз маань ато буюу дараа гэсэн ханз байгаа. Дараа. За тэгээд ночи тэгээд араас нь ро гарсан байх хаалтанд ро шүү. За ро гарсан байх юм бол уширо гэж унших нь шүү. За ато ночи уширо гэсэн дангаараа байх ийм дуудлагатай. Өөр ханзтай нийлэхээр го альсвал ко гэсэн яах нь дуудлагатай байх нэ. За нийт 9 зорилготой ханз байна. За гараа дэш өргөнө бичээд үзье. 1 2 3 4 5 6
7, 8, 9. За, 9 зорилготой. За, одоо жишээ үйлдвэр уншаад үзье. За, энэ юу гэсэн зүйлээ? Go go гэж унших нь. Go go гэж унших нь шүү. За, эхнийх нь дараагийн удаа гарч ирэх санагдчих байна. За, ямар ч хэсэн сая гозен гэхэд орсон. За, тийм ингээд go go гэж унших нь. За, нэг удаа хэлээд үзье. Go go. За, үдээс хоош гэсэн утгатай. За, жишээ үйлдвэр уншия. За, энэ гарсан тийм ээ. Энэ нийлэм чанар гарсан. Чошоку гэж гарсан байна тий. Чошоку табета дангаараа байгаа юм чинь ато гэж юм шиг шүү. За, табета ато иео демас гэж. За, өглөөнийхөө цайг уучаад альсад өглөөнийхөө хоолыг эцснийхаа дараа гэрээсээ гардаг гэсэн. Өглөөний хоолоо идчихээд гэрээсээ гардаг гэсэн утгатай хань юм тийм ээ. Дагаад хэлээд үзье. Чошоку табета ато иео демас. За, сайн байна. За, дараагийн ханз маань тадаши. За, тадаши гэдэг маань зөв гэсэн утгатай. Зөв гэсэн утгатай. Араас нь ши гарсан байх юм бол яг нь тадаши гэж унших нь. За, өөр ханзтай нийлхээрээ sei аль эсвэл шо гэсэн дуудлагатай байдаг байх нэ. За, бүгдээрээ ханзаа нэг удаа бичээд үзье. 5 зорилготой. 1, 2, 3, 4, 5. За, 5 зорилготой. За, энэ ханзаа уншаад үзье. Шоуго гэж унших нь. Шоуго. За, цаг хугацаатай ханз гарч ирж байгаа учраас тадаши гэдгээсээ илүү яг нь цаг хугацааг илэрхийлсэн жишээ ханз авч байна. За, шоуго гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр яг үдийн яг нь 12 цаг хэлж байгаа шоуго гэдэг. За, шоуго гэж хэлнэ юм шүү. За, нэг удаа хэлээд үзье. Шоуго. За, жишээ үйлдвэр уншаад үзье. Сайн байна. Сая энд гарсан жишээ аав тий. За, шоуго. Ингэж дуудах нь. Шоуго мадени ките кудасай. Үдээс өмнө яах нь? Ирээрээ тий. Үд өнгөрөхөөс өмнө яах нь? Ирээрээ гэсэн утгатай яах нь. За, нэг удаа дагаад уншаад үзье. Шоуго мадени ките кудасай. За, сайн байна. За, дараагийнх нь гозен гого гарсан го гэсэн ханз авах нэ. За, гого гозен гэхэд гарсан тийм ээ. За, юу яа? Нэг удаа бичээд үзье. За, дээд дуудлага нь ума гэсэн дуудлагатай. Гэхдээ морь гэсэн биш шүү. За, тэгээд нөгөө дуудлага нь болохоор өөр ханзтай нийлхээрээ дуудагддаг дуудлага нь го гэсэн дуудлагатай байна. За, нийт 4 зурлагтай тийм ээ. За, бичээд үзье. 1, 2, 3, 4. За, жишээ үйлдвэр. Гозен чүү ни яранай то икенай desu. Гозен чүү ни яранай то икенай гэсэн юм тийм ээ. За, энэ болохоор жишээ авсан ханз маань энэ гого гэхэд гарсан тийм ээ. За, бас энэ жишээ үйлдвэр дээр байгаа гозен буюу үдээс өмнө гэхэд бас яг нь орж ирсэн нэ. За, үдээс өмнө, үдээс хойш гэхэд яг нь орж ирдэг ханз байна. Гозен гого. За, жишээ үйлдвэр дагаад хэлээд үзье. Гозен чүү ни яранай то икенай desu. Түрүүний жишээг байгаач. За, сайн байна. За, дараагийн ханз маань гото гэсэн ханз байна. Гото. За, альсвал өөр ханзтай дэлгэрээ май гэсэн дуулгаар дууддаг байх нэ. Утгатай байх нэ. За, жишээлх юм бол май ничи. Арийнхын ничи гэсэн ханз. Май ничи гэх юм бол өдөр бүр гэсэн утгатай байх нэ. Өдөр бүр. За, жишээ уншаад үзье. Жишээ нь юу гэж вэ? Май ничи гэж тийм ээ. Май ничи walkingをします。毎日ウォーキングをします。За, дараагийн ханз маань шү буюу 7 хоног гэсэн ханз байна. 7 хоног гэсэн ханз байна. Шү. За, бүгдээрээ гараа дэше үргээрээ бичээд үзье нэг удаа. За, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 уртл нь 10, 11. За, 11 зурлагтай байх нэ. За, 7 хоног бүр гэсэн ханз байна тийм ээ. 7 хоног. За, 7 хоног гэсэн ханз байна. За, жишээ хэлбэр уншаад үзье. Майшу мокуёби ни нихонго о бенкё шимасу. Майшу
木曜日に日本語を勉強します. 7 хоног бүрийн 4 дахь өдөр тийм ээ пүрэв гарагт яг нэг Японы үздэгэ гэсэн үг байна. 毎週木曜日に日本語を勉強します. За сайн байна. За өнөөдрийн хичээлийн сүүлийн ханз нь сарв буюу улиран одох гэсэн утгатай ханз байна. За ко гэсэн яг нь дуудлагатай байна. Өөр ханзтай нийлгээрээ ко гэсэн дуудлагатай байна. Зэрэг ханзаа бичээд үзье. Гараа дэше өргөөрэй. Шаад үзье. Энэ ханзыг. За За энэ нь маань нэн туши гэсэн ханз тийм ээ. Кёнэн гэж унших нь. Кёнэн. За юу гэсэн утгатай байх шиг байна? Өнгөрсөн жил байх нь. Улиран одсон жил гэж юм чи мэдээж өнгөрсөн жилийг илэрхийлж байна гэсэн үг. Кёнэн. За дагаад хэлээд үзээрэй. За кёнэн. За жишээ өгүүлбэр уншаад үзье. 去年、モンゴルにいませんでした。去年、モンゴルにいませんでした. Өнгөрсөн жил Монголд байгаагүй гэсэн утгатай байна. За ингээд өнөөдрийн хичээл дээр эдгээр хандлуудыг үзлээ. За одоо бүгдээрээ нэг удаа хэлээд үзье. За дангаараа дуудлагуудыг хэлээд үзье шүү. За энэ ханз ямар нэлээ? Дэвтрээ харж агаад хэлээд үзье шүү. За бүр цээжилсэн байх юм бол зүгээр хэлээрэй. Харахгүйгээр хэлээрэй. За аса гэсэн ханз тийм ээ. Аса буюу өглөө гэсэн ханз. За дараагийнх нь хэрүү буюу өдөр гэсэн ханз. За энэ бан гэсэн ханз тийм ээ. Бан. За энэ ёру гэсэн ханз. Ёру. За сайн байна. Энэ нь сайн байна. Май гэсэн ханз. Ато гэсэн ханз. За тадаши гэсэн ханз тийм ээ. За энэ нь гозен гэхэд орсон ханз. За энэ нь майшу. За энэ хоёр нийлээд майшу болох нь тийм ээ. Энэ хоёр нийлээд майшу болох нь. За май гото гэсэн ханз. За энэ болохоор кёнэн гэхэд орсон ханз тийм ээ. Өнгөрсөн жил гэхэд орсон. За сару гэсэн ханз тийм ээ. Сару. За эдгээр ханзуудыг үзлээ. Тэгээ дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.